Бямгарагт буюу 8 дугаар сарын 11-ний өдөр нар хэртгэхээр болжээ. Гэхдээ энэ удаагийн нар хэртэлт нь бүтэн биш, хэсэгжилсэн байдалтай ажиглагдана. Нар ба дэлхийн дунд сар байрлах сүүдрэн дэлхий дээр тусахыг нарны хэртэлт гэдэг байна. Энэ удаагийн нарны хэртэлт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыханд илүү тод харагдах нь. Хамгийн их мэдрэгдэх нь хойд туйл дээр нарны 65% сүүдэрт орж харагдана. Харин урагшлах тусам энэ хэмжээ багасах юм. Тухайлбал Оросын холбооны улсын Якутск хотод 57% таа ажиглагдах бол Гренландд 50%, Исландд 20% таа байх юм. Өмнөд Солонгосын Сөүл хотод 35%, харин Хятадын Шанхай хотод 20% таа харагдана хэмээн судлаачид тогтоожээ. Эндээс харвал Улаанбаатар хотоос 40 орчим хувьтай нарны хэртэлд ажиглагдаж магадгүй юм. Нар хэртэлтийг дөрөв ангилдаг. Бүтэн хэртэлд нар сарны ард бүтнээрээ орж халахлагдана. Харин хүрээд хэртэлт нь нар сар хоёулаа яг нэг шугамн дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цаграг мэтээр харагддаг. Нар сар хоёр яг нэг шугамнд байрлаагүй үед нарны зарим хэсэг халахлагдана. 2025 он хүртэл нар сарны хэртэлт 23 удаа явагдах бөгөөд үүний 6 нь нарны хэртэлт байх ажээ. Мөн нар сарны 5 бүтэн хэртэлт явагдахаас манай улсад 2018 оны 1-р сарын 31-ээс 2-р сарын 1-нд 2025 оны 9-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнө сарны бүтэн хэртэлд үзэгдэхээр байгааг судлаачид хэлж байна.